Сайн бацхан эрхэм үндэт үзэгчтэй хувь тавилан нэвтрүүлгийн шинэхэн дугаар үзэгч та бүхэндээ хүрч байна. Энэ удаагийнхаа нэвтрүүлгээр бид өрхийн тэргүүн Цэндийн Эрдэнэт Гэргийн Яндан Жавын Эрдэнэ цэцэг нарынхаа гэрт зочлон ирээд байна. За та хоёртай энэ сайхан намрын нэгэн өдрийн мэндийг хүргэе. За энэ өдрийн мэндийг хүргэе та бүхэндээ. За баярлалаа. Тэгэхээр хувь тавилан нэвтрүүлэгт маань оролцож бидний урилгыг хүлээж авсан та хоёртой энэ сайхан өдрийн мэндийг хүргээд бас талархснаа илэрхийлээд хамгийн ихний асуулт бол та хоёрынхаа амьдралаа холбож байсан тэр анх танилцчихсан сайхан түүхээс эхэлдэг байгаа. Энэ хувь тавилан гэдэг нэвтрүүлэг бол хүний аж төрөхийн нэгэн мөчлөгийг одоо харуулсан сайхан нэвтрүүлэг байдаг. Тэгээ бид нар бол бас сонирхож үздэг. Ер нь хүнд одоо сурамжтай сайхан ийм нэвтрүүлэг байгаамаа. За миний хувьд бол энэ бүсгүйтэй одоо танилцахдаа анх оюутан байхад нь бол одоо танилцсан. Би 1-р курст орохдоо 7 сарын 15-нд хадланд яваад тэгээ ерөөсөө 10 сарын 15-нд хичээлд ирсэн. Тэгээ бараг л сар гаруй одоо хичээлд ирээгүй. Тэгсэн чинь намайг энэ нөхөр алга болчихшгээд тэгээд сургуулиас баргалж хассан байсан. Гэтэл харин нөгөө хөдөө бид нарыг хадлан дээр ажиллуулж байгаа. Тэгээ нөгөө мартцсан байсан. Нөгөө багш нар маань. Тэгээ уулын орой дээр одоо бид нар чинь нэг майхантай тэгээд ирвэд одоо ингээ байж байдаг. Тэгээд оройч ирсэн. Тэгээд ангидаа ороод иртэл нэг урт хар гэзэгтэй. Тэгээд хөөхөн хар нүдтэй одоо талмаарсан нэг тийм охин байсан л да. Тэгээд энэ хотын охин октод ч одоо хөдөөний одоо вент нар биднээс ч бас өөр шүү дээ. Тэгэл яагаад ч юм тэр гизэг нь одоо сайхан одоо санагддаг. Тэгээ манай аав ээж нар бол нүд шүд үс сайтай эмэгтэй хүн бол ер нь одоо сайхан хүндээ гэсэн тийм ойлголт л өгчөж л дээ. Тэгэл одоо анх танилцсан. Монгол улсын боловсролын их сургуулийн хэл зохиолын ангид ороод тэгээ нэг ангид нэг ангид шүү дээ. Тэгж л танилцсан. За тэгэхээр Эрдэнэ цэцэг багшийн маань хувьд тэгээд Эрдэнэт багшийн маань юу нь хамгийн тусдаас онцгой өөр санагдсан бэ? Мэдээж тухайн үед бас маш олон залуучууд л байгаа шүү дээ. Тэндээс бас онцол за энийхээ нэг олж авсан байна гэдэг бол маш их завшаа юм болов тий. Тий бид нар чинь юу шүү 2-р курстэй. Өмнө Говь аймгийн Цогц цэцгийн суманд хашаа барьсан. Тэгээд говьд чинь бараг юу болтохгүй шүү дээ чулуу болтохгүй. Тэгээд бүр эртний нэг тийм эднэр л явж чулуугаа олж ирдэг байсан юу байсан бэлээ балгасан. Тэгээд өмнө Говь тэнд чулуун хашаа барина. Өмнө Говьч Цогц цэцгийн сум Баатрын сум шүү дээ. Бор гэдэг улсын баатар бор эмхтэй. Тэгээ бид нар хуучин бичгтийн хийд гэдгээс баахан тэндээс чулуу тоосоо эднэр авчир зөөж нэг 5 архтай хөвгт буулгадаг. Тэгээ эднэр шавраа зураад хашаага барьдаг. Тий. Тэгэл тэндээс л бид ирж н одоо танилцж их ойр дотн болж ингэж ирсэн юм да. Тий. Тэгээд яг ер нь юу шүү дээ. Их тайван. Тий. Тэгээд маш их гоё дуулдаг. Эрдэнэт их гоё дуулдаг байсан шүү дээ. Их гоё дуулна. Тэгээд нэг тийм эрэгтэй ер нь эр хүний чинь нэг тийм гүндүүгөө нэг сайхан чанар гэж байдаг шүү дээ, тийм ээ. Тэр тэгээд ажилд их сайн. Тийм бүр тийм байдал бол үнэхээр бид нар чинь хотын хүүхдүүд юм чинь, тийм ээ. Тэр тал нь бол үнэхээр одоо их сайхан дотн, тийм ээ. Ийм санагдаж байсан юм да. Ер нь ингээд хүнийг танихад те цаг хугацаа ер нь хэрэг чухал гэдэг вэ? Одоо аль нэг юмд хугацаа маш их чухал гэж ярьдаг шүү дээ. Гэтэ одоо цагтаас хүний хувь заяанаас их зүйл шалтгаалт юм болоо гэж боддог болсон. Тэгэхээр танилцал шууд сууцдаг тийм хувь тохиол байдаг те. Эсвэл бас олон жил үргэлж яваад суудаг бас тохиол байдаг шүү дээ. Тэгэхээр хоёрын маань хувьд ер нь яг ямар бодолтой байдаг вэ? Хувь тавилангаас болдог болов. За бид хоёр онд нэг ангид ороод бол 1 жил гараг болсон л доо. 70 тэр хооронд бол одоо тийм 71 оны хэлсэн. Ангийнхантайгаа бүгд л одоо сайхан танилцаад тэгээ бас нэг тийм дотоод сэтгэлийг ойлгодог. Тэгээ ер нь одоо хүсэл мөрөөдлийн одоо бас нэг мэддэг тийм болоод ирсэн л дээ. Тэгээ 2-р курстэй одоо бид тэр 72 онд тэр өмнө Говьд явал тэгээд ер нь одоо цаашдаа ер нь
манай ах ихсэн дор хэлдэг байсан л да. Оюутан байхдаа л амьдралын хааныг сонгож олдгоо шүү. Төгсөөд гарчих юм бол одоо скицүү гэсэн ийм ойлголттой байсан. Тэгэл би ер нь эрдэнэ цэцгийг ер нь одоо тооцголсон да. Тэгэхээр ер нь хүнийг танихад тэ хугацаа хэрэг шаарддаг вэ? Ер нь чухал уу? Тэгэхээр цаг хугацаа нэг шаардаад байх гэх нь хаашаа юм. Ер нь тэгвэл хүн өөрийнхөө дотоод сэтгэлийг ойлгоод биеийнхээ хүсэл зорилгыг ойлгоод ингээд тэгээд сэтгэл санаа нийлээд ингэхэл юм бол тэр хүнд нэг цаг хугацаа гэдэг нэг бие нэг одоо яадаг ч юм одоо сордог ч юм уу дурчдаг ч юм уу тийм бол ер нь онц биш л дээ. Ер нь тэгээд хувьцаа гэдэг бол бас цаанаасаа тавилангаа дагдаг л гэж юм л да. Тэгэл бид хоёр өстө тэр хувьцаа тавилангаа дагаад одоо бид хоёр чинь 40 гаруй жил болчихно. Хүн ер нь амьдралтай завгүй байх тусмаа амжуулаад идэм боллоо гэж боддог л да. Энэ нас үнэхээр үнэн санагдчихээн таараа яриа сонсож байгаа. Тэгэхэд одоо би төлөвлөгөөний амжилт бол үнэхээр өдөр шингүү суугаал тэр үтэл одоо бид нар чинь наадам үзтгүү байлаа шүү дээ. Тэгээ яг амьдралын хувьд бол нэг бид хоёрт нэг сорилт тулгарсан юм шиг байна. Манай ээж нэг сайхан 5 амтай гэр барьж өгсөлдөө. Бүгд тавилгатай. Тэгээ одоо 2 хүүхдээ үлдээчтэй. Тэгээд хоёулаа ажилдаа явдаг. Нэг орой хүрээдэрсэн чи дээ. Гэрмэд хитсэн байсан. Гэхдээ тэр би яасан байхгүй. Ингээд нөгөө нэгдүгээр улирлын дүнг гарч ирсэн юм. Тэгээ бид нар багш нар чинь нэг дүнгээ өгөх гол очрлаа. Тэгээд би сууж исэн чинь Эрдэнэц гэдэг багш байна уу гэл тэгнэ. Нэг тийм юуны хувцастай гал командын хүн байна гэл гэсэн чи. Танаа гэр шатцсан шүү. Бид нар тэр чинь цас орцсон байсан уу яахгүй. Тэгээ тэрний урд өдөр юу болсон гэхээр гэрээ сайхан дулаалаад нэг сайхан боорцог игээд. Ингээл савар дүүргээл ингээд тавьчаад явцсан байсан. Тэгсэн чинь ингээл гинт одоо тэгж нэг гаалгаар тэгж үлээ. Тэгээд тэрэн дээр би нэг 2 хүүхдээ дагуу хөтөлч яваад дундаа хайж хөтөлч яваад бид алхаж явахдаа би нэг үг хэлсэн. Тэр нь айда хөөрхөн амьдралаа гэж. Арслан марсан ямд орж гарч л явах юм да. Хүний амьдралд бол үнэхээр зовлон жаргал ээлжлэн л байдаг тийм. Тэгэхээр бас залуу хсууд манаас зовлон бэрхшээл тулгархад бас түүнийг даваад гарах гэдэг бол үнэхээр хамгийн чухал болов. Тэгээ ер нь одоо ийм л байдгийн шүү гэдгийг ухаарсан цагт бол хүн сэтгэлийн хаттай байдаг л да. Бас нэг юм байгаа юм нөгөө ингэж сайхан амьдрахад тусалсан хүмүүс гэж ярьснаас санаа авч байна. Манай хадам ээж хүмүүс чинь хадам ээж дандаа муулдаг үстэй шулам гээл. Тэгэхэд би бол шал манай ээж хичнээн сайхан хүн байсан. 8 хүүхдийг өсгөж дөрвүүлээд бүгдээрээ сайхан боловсралтай эднийхэн чинь хичнээн олон одоо ээжээсээ хойш бас гавьяат болсон хүмүүс байна тийм ээ. Хичнээн сайхан улсаа. Хувь тавилан гэдэг одоо энэ нэвтрүүлгийн нэр нь бас тийм сэтгэлд их хүрдгэлтэй. Тэгээ түрүүн одоо би бол гэрээ шатчаад 2 хүүхдээ дагуулад аваагаа одоо дагуулаад явж явахад би уйлааг. Тэгээд энэ хувь тавилан нэвтрүүлгийг одоо ингээд үзээд ингээ бас нэг дотоод сэтгэлгүй одоо хүний хувь тавилан гэдэг чинь ёстой төмөн янзаар өөрчлөгдөв. Төмөн янзаар одоо хувирч ингэж байдгийм байна гэдгийг бол ойлгоод тэгээд тэр үед одоо уйлаагүй нулимсаа би өнөөдөр л одоо гаргачлаа. Сая уйлчихсан би өөр сандар. Тэр үнэхээр одоо тэр гэр шатчаад хүн орц оронгүй болно гэдэг чинь бол хүний одоо үндсэн 3 хэрэгцээ байдаг л да. Хоол унд, хувцас сунар, орон байр гэж. Энэ 3 шиг чухал юм бол байхгүй. Тийм учраас энэ дээрээс ингээ бодоход бол хүн үнэнч сэтгэл гэдэг л одоо их чухал юм да. Тэгэлгүй яах вэ? Үзэгч та бүхэн хувь тавилан нэвтрүүлэгтэй хамт байна. Тэгэхээр үзэгч та бүхэн хэсэгхэн хугацааны дараа нэвтрүүлгийг хүлээн авч үзнэ. За өнөөдөр бол их тэмдэглэлтэй сайхан өдөр болж байна. Намрын дунд сар
гарчаад тэгээд Монгол улсын их сургуулийн 70 жилийн манай Улаанбаатар сургуулийн байгуулагдсны 20 жилийн тэгээ миний одоо хувийн амьдрал гэх юм бол хантайгаа одоо өрх гэр буйволж аж төрсний 40 жилийн болж байх юм аа. Тэгэхээр хүний амьдрал аж төрөл гэдэг бол хүний ажилтай бол одоо салшгүй холбоотой байдаг да. Ажил амьдралын маань гараа их дээд сургуулиас л одоо эхэлсэн болохоор ер нь их сургуулийн ой янз бүрийн одоо энэ боловсролын байгууллагын ой дохиоход бол одоо баяртай байдаг. Тэгээ энэ бүхэнтэй одоо холбогдож ажиллаж амьдарч яваадаа бас баяртай байна. Амьдралын хамгийн нандин, хамгийн сайхан юу вэ? Энэ бол хайр. Сайхан хайр байдаг юм шүү. Олвол түүнийхээ бүү алдаараа хэмээн чадраа балын лододамб нэгэн цагт хэлсэн байдагчлан олны дундаас өөрийн хайраа олж хайраа торцоор ирсэн үн чагуу хайрын эзэд манай нэвтрүүлэгт өргөдөн оролцдог билээ. Энэ удаагийн нэвтрүүлгийн ахмад хосууд маань 40 жилийн хавар намрыг хамтаа өгтөж үзсэн амьдралын ариун туршлагатай хосууд юм аа. Оюут ахуй цагтаа танилцаж галгаламтай бадраасан хосууд маань нэгэн сэтгэлээр нэгэн зорилгын төлөө урагшлан олон зуун залуучуудад эрдэм мэдлэгийг түгээсэн бөгөөд түгээсээрч байгаа юм аа. Тэгэхээр хүний амьдралд бас ханаад сонгоно гэдэг бол хамгийн чухлаа гэдэг та хоёр манаас үнэхээр хэлж ийсэн. Тэгэхээр одоо цагтаас яг нэг ийм үг байна л да. Тэг хүмүүс бас өөрсдөө нөхөх хүнийг хайгаад идэг. Гэтэл тийм биш, өөргөө нөхөх биш, одоо дэмжих хүнийг олох хэрэгтэй гэдэг тийм үг байна. Энэ юу нэг хэр үнний ортой вэ? Ер нь одоо яг одоо би энийгээ дэмжиж аж төрөх нь бол одоо гарцаагүй шүү дээ. Гэхдээ ер нь биенийхээ дутууг нөхөж тэгж л явах нь одоо хамгийн гол юм да. Алдсан алдааг нь зөврүүлж, зөвийг одоо улам батгаж ингэж л явах нь одоо гол шүү дээ. Ер нь Багшийн маань хувьд те эмэгтэй хүний хувьд бас тэгээд эхнэр хүний хувьд бас анхны хүүхдээ үлгийд авсан тэр сайхан мөчөө бидэнтэй хуваалцахгүй юу? Тийм, миний охин чинь оюутан байхад гарсан болохоор зэрэг их жижиг 2 хил 800 г оюун гэж охин байна. 2 хил 800 г ийм жижигхэн хөөрх юм төрж байгаа. Тэгээд охин маань төрөөд маш их сүйтэй би өөрөөсөө арай дэндүү охиноо бас хэтэрхий их сүүгээр хангацсан юм шиг бүр хордлого болтол яаж иж үлээ. Тэ. Их сүйтэй багч бас хэцүү юм байл шүү дээ. Тэ. Хоёр маань нэгтгэхэр хүүхдүүдтэйгээ ер нь хэрэгтэй салхинд гардаг вэ? Хэрэг хайлаад зугаалдаг вэ? Ер нь хүн байгальтайгаа ойрно гэдэг бол хамгийн чухал болоо гэж боддог. Ер нь одоо эдгээр их баг байхад би дагуулал гүйдэг байлаа. Тэгэл одоо энэ уулын шараар гараад тэгэл анс байна. Тэгэл тэндээс одоо анс төгж шаал. Тэгэл нэг жаахан ядраад ирэхээрсэн эсвэл шорлог хийгээд өгч юм. Эсвэл хөөрхөн хорхог хийгээд өгч юм. Тэгэл эдгээр чинь ер нь тэрэндээ явах бол их дуртай. Яг тэгэхээр нэг шорлог юу эсвэл нэг илгээр одоо би их сайхан сорсон юм л дээ. Тэгээд ер нь манай хүүхдүүд бол ер нь байгальд их дуртай. Ер нь байгальд л одоо гүйж хараад ил өссөн дөө. Тий. Хоёр маань тэгэхээр энэ лагартаас өвлчгөр шийдсэн гэсэн тий. Энэ жил одоо өвлжийгээд хоёлаа ингэж явж байгаа шүү дээ. Өвлж болох юм шиг байна. Их сайхан шүү дээ өвл ингээл цав цагаан засан донд ямар чимээ байхгүй. Тэгэл сайхан бараг одоо энэ байгалийн чинь сайхныг л тэнд л харж байна да. Өвөл тийшгээ. Явсан ч гэсэн нэг бид тэдийн засан дээр мөр гарсан байна. Өөр мөр байхгүй. Тэгэл нэг сайхан намуухан сайхан цав цагаан өнгөтэй. Тий. Хүний аж төрлийн одоо гол ойлгох зүйл нь юу гэхээр энэ Монгол хүний хувьд бол энэ дөрвөн улирлаа их сайхан ойлгох хэрэгтэй юм шиг байна. За намар болоод ирэхээр одоо ямар болдгийг байгаль дэлхий тэгээ хүнтэй одоо яаж холбогддгийг өвөл болохоор яадгийг хавар болохоор яадгийг ингээд өөр одоо манай эцэг их бол тэрнийг л одоо маш их ойлгуулсан шүү дээ. Хавар гэдэг үг чинь одоо ховор гэдэг юмтай их холбоотой юм шүү. Намар гэдэг чинь бол одоо налайгаад одоо бүх юм одоо боловсрцсон сайхан байдаг. Одоо хавар бол одоо бас бүх юм сэргдэг. Тэгсэн мөртлөө өвөл бол одоо бүх юм бас нэг ингээ харахад юу л да бас нэг ер нь төр хөх хоёртой холбоотой юм шиг байна.
За хавар нь бол одоо амьлаад одоо ингээд дахиад зун дэлгэрээд тэгээд намар нь одоо бүх юм одоо боловсроод ирэхэд өвөл болоод ирэхээр одоо үүндээ үхэл гэдэг үгтэй одоо бас холбож бодох хэрэгтэй. Хүн бол тэр үхэл гэдгээс бол нэх тэгэл айгаал ерөөсөн хэлж чадахгүй байхад байх бол ер нь бас л нэг сэтгэлгээний нэг гол зүйл бол дутагдж байгаа шүү дээ. Тэр үхлийн учрыг бол одоо их сайхан ойлгоцсон хүн гэдэг бол үхлээс айхгүй. Тийм ээ. Ерөөсөө ертөнцийн зам ёс гэдэг бол тийм. Хэдийгээр одоо энэ сүндэрлж байгаа энэ сайхан хармад 200 настай шүү дээ. Тийм ээ. Хилээч гэсэн 200 наслаа л тэгэл тэр чинь төгсгөл болно шүү дээ. Аливаа юм хөлтлөлт. Тэгэхээр хүн бол одоо 160-ыг голцоо туулаад байгаа шүү дээ. Гэхдээ яг одоо 220 настай байсан, 120 настай байсан эднэргээд тэгж ярьдаг. Тэр бол одоо үнэн юм шиг байна л да. Ер нь тэр хүний хувь тавилан гэдэг чинь эртнээс нааш маш сайхан дэлгэрмэл одоо болор тойл судартул байдаг шүү дээ. Хүн бол одоо хий бодвойтой өөрөөсөө шар гэрэл цацруулж нисэж явдаг тийм сайхан амьтан байсан дотор гэдснээс болоод тэр шар гэрэл нарилал тэгээд одоо бүр одоо бусад амьтны одоо махыг иддэг болсноос хойш бүр одоо нөгөө дотоод чанар нь өөрчлөгдөөд тэгээд нэг 60 туулдаг болсон гэсэн. Тэгээд 60, 120, 220 гэдэг юм л их учиртай тоонууд байгаа юм л да. Тэгэхээр энэ үхээс төрөх энэ мөчтдээ энэ агшинд ер нь хүн зөв ханаа олоод зөв амьдрна гэдэг бол хамгийн чухал юм шиг санагддаг. Тэгээд зөв амьдрахын тулд бас маш их ухаан шаарддаг юм болоо гэж боддог л да. Ер нь л ухаантай байж ижил зөв сайхан амьдрын штэ. Тийм учраас заавал бүх зүйлийг л бодож боловсруулж, төлөвлөж, зорж, тэрнийхээ төлөө тэмцэж ингэж явж ижил сая энэ сайхан амьдрах одоо эрүүл сайхан байх энэ бүх юм чинь ер нь гарч ирж байл гэж би бодож штэ. Адилгүй хөлөг бүр жараагүй энэ орчлонд амьдрал бидэнд өөрөөр хувь тавиланг оноодог. Өөрт оногдсон хувь тавилангаа хайрлаж, хувь тавилангийнхаа эзэд байж чадсан ахмад улсууд маань бэрхшээл зовлон амьдралыг илүү амттай, илүү бат бох болгодгийг онцолж байна. Үнэхээр ч төвчих хэцүү тэмцэх зовлон байдаггүйсэн бол амьдрал амтгүй байх байсан болов. Цаг цагаараа захилдаг хөхөөрөө байдгүй учраас энэ л цаг үед үлгэр жишээ болсон ахмад хоцсынхоо үгийг сонсож ямархан хувь тавилангаар учирч амьдралаа хэрхэн бүтээн босгосныг нь хуваалцах онцгой эрх зайцсанд сэтгүүлч би сэтгэл хангалуун байлаа. Их хүний хувьд онцлоод асуухад те эмэгтэйчүүдтэй бүсгүүчүүдтэй хандаж юу хан нийслэлийг сонгохын тулд юуг анхаарах хэрэгтэй гэж боддог вэ? Бас бидэнд бас зөвлөхгүй юу? Тий. Энд нэг хамгийн гол анхаарах зүйл бол бас уучлал сурах хэрэгтэй гэдэг л нэг номерт хэлье гэж бодож байна. Хэлээ ер нь. Тэр бие биенийхээ бас нэг алдааг уучлах хэрэгтэй. Тэгэхгүй тэгэл бие биенээсээ давах гэсээр хагаад нэг л их мундаг хүн. Ингэж болохгүй. Энд бол одооний залуучууд үнэхээр энэ дээр л алдаад байна гэж. Аливаа зүйл чинь ингээл доороос ургаж төлждгөө дээ тийм үү? Тэгэл ингээл сайхан дэлгэрэл ингээл яваал ингээл дэлгэрэнч цэцэг ногоо ингээл гой дэлгэрэл тэгэл салаалал ингээл байх ёстой юм чинь тэгээд жоохон эхлээл ингэж нэг эхэлж нэг жоохон соёолуулж ирээд тэр нэг услаад аржлаад нэг гой тэгж байхгүй ингээ өөрөөр бие биенийхээ бас нэг алдааг нь уучлаад бас бие биендээ сэтгэлийн дэмөөгöd их сайхан үг, урмын үг, ухаантай үг бас хэрэгтэй. Ийм зүйлээр л одоо бие биенээ хүндэтгэж, бие биендээ дандаа иймэрхүү зүйлээр шагнаж байвал энэ гэр бүл их сайхан доктортай байх, үр хүүхэд аз жаргалтай байх. Энэний чинь үндсэн дээр улс орн маань тий сайн сайхан явна гэдэг энэ зүйл одоо хамгийн чухал. Нандин
юм шүү дээ. Ханыхаа хамгийн сайхан зан чанаруудаас бас хэлэхгүй юу? Ер нь та хэр их магтаал урмыг хайрладаг вэ? Тий, ер нь тэгтээ хүнд үнэхээр магтаал бас хэрэгтэй. Тэгтээ баг цөөхөн магтчихвэл сайн. Эхнэрээ магтаал бол нэг онцгүй гэж байна шүү дээ. Тий, тэгтээ баг нэг ухаантай үгэл тэр магтаалаас илүү сайхан байдаг. Одоо чи юу юм бэ штэ? Хайраа хайртай, хайраа гэл тэгээд яах юм. Бид нар чинь нэг хайраа маарэ гэж ярьдгүй штэ. Одоо би юу гэж дуудаж юм хэр бүр хайрлаад өвөө гэдэг байгаа штэ. Өвөө гэдэг чинь надад өвөөг өгшөрсөн гэж хэлэхгүй байгаа. Өвгөө ингээд хэлээд байхаар бас нэг өвөө гэхээр бүр их хөндлөөд хэлж байгаа үг штэ. Нэг нэгнгээр ерөөсөө тийм бодох юм байхгүй. Тэр бол ойлгомжтой. Ингээл нэгийг одоо ингээл нэг удаа ингээд ирэхгүй ингээл жоохон оройтчих орчин санаа зовоол уцтаал ирж гэнэ үү хаана явна одоо чи зослон дээр юм чи бүр харах болчихж байгаа. Тэгээ нэг юм юугаа гэрлээ асаачаал явж чи гэрлээ авсан уу хаана явж гэн тэнд буунуу за нохоо болгоомжтой гэл ингээл үргэлж хилээд ингээд уцтаад байдаг чинь тэр нэг л илэрлэн л байгаад байгаа юм. Тэгэл ирэхээр нь зэрэгэл тэгэл санаа амар хоол ундаа идэж байгаа л тэгэл ерөөсөө сайхан болж. Тэр бас ийм сайхан амьдралыг бүтээхэд те хамт олон бас анд найз нөхөд хамаатан садны үүрэг маш чухлаа гэж та хоёр манаас үнэхээр хэлжсэн те. Тэр хүмүүстэй бас инэрлэлтэй хүндэлттэй хандна гэдэг бол хамгийн чухал болов. Тий. Би чинь 3 настай байхад манай ээж нь нас урсан. Тэр өвчнөр одоо бодоход хатгаал авсан юм билээ л дээ зайлвал. Тэгээ тэр үед одоо яагаад ч эмнэлэгт очтгүй байсан. Өөрөө одоо бол урлагийн хүн шүү дээ манай ээж чинь. Одоо энэ хилийн цэргийн дуужгийн чуулгын бүжигчин, дуучин, хөгжимчин бүх юм хийдэг байсан гэж байгаа юм. Тэгээд ээж маань өнгөрөөд ингээд ах ихч ерөөсөө бид гурлаа шүү дээ. Ах маань одоо ингээд бас тэнгэр талаад одоо ингээд дээрээс харж байгаа ахыгаа ямар ч гэсэн баярлуулж байгаа. Тий. Игчтэй нэг зүйлийг хэл. Яг тэгвэл би игчтэй гэж намайг 3 наснаас хойш айлын хооронд үүрээд явдаг гэдэг дуунд гардаг. Тэрэн шиг л одоо 10 жилийг төгсгөө, дээд сургуулийг төгсгөөд амьдралд оруулсан одоо игчтэй үнэхээр хайртай шүү. Танийга үнэхээр үргэлж дурсаж таньда үргэлж одоо сайн сайхан бүхний хүсэн өрөөж байдаг шүү гэдгээ илэрхийлье. Энэ жил би 6 настай эрхий чинээ хүү байлаа. Ирэх намар сургуульд орно. Их эдвийн далай дайлан соёлын сайхан танхим зууга сурагч гэсэн нэртэй болон эрдэнэ шамдан онц сураад ээж аваагаа үрд баярлуулна. За би ээж аваартай хандаж хэлэхэд манай ээж аваар энэ маш их тийм хөдөлмөрч зан чанартай тийм бас өөр хүүхдүүдтэй их хайртай тийм хүмүүс байдаг. Тэгээд ерөнхийдөө ээж аваарыгаа урт удаан наслж эрүүл их сайн сайхан урт удаан наслаасаа л гэж хүсэж байна да. Өрхийн тэргүүн хүнтэй тэгэхээр гэр бүлээ авч явахад те гэрээ эзэн байхад бол сайн аав байхад бол эмэгтэй хүний эхнэр хүний өөрөг бас чухал нөлөөлдөг болоо гэж бодож байна. Тэгэхээр та хандаа зориулаад ер нь хэрэг шүлэг бичсэн бэ? Зөндөл олон шүлэг зохиож явсан болоо тэгэхээр бас бидэнд үзэгчтэй зориулаад хандаа зохиосон шүлгээс уншиж өгнө үү? Тэгэхээр ер нь яруу найрагчин бол хандаа одоо зориулж одоо шүлэг бичээгүй хүн гэж байхгүй л дээ. Тэгээ би бол одоо энд нэг Монгол үчин гэдэг уламжилт одоо бичлэгийн аргаар үргэлжилсэн үг яруу найраг госолсон нэг ийм бүтээл байдгийн. Одод гэрэлтсэн цогт тэнгэрт онгон хүслийн сүл дулган өргөж оюут цэцэн хүн би их итгүүн дэлхийхэн зулай дээр төрж гэрээ барьж галаа бадраа үйлсэн үлдэх одох бадран хөгжих энэ үеийн аж төрхийн амтыг амталж явнаа тэнгэр минь гэдэг. Хань минь ивэн төшгүй
бохирсон ч би босном хань минь инэм байсгүй уйлсан ч би баясан хөгжнөмөө гэсэн хоёр мөрийн хэлэлт да. Нилээн урт юм. За баярлалаа. Тэгэхээр бас та хандаа зориулаад амжихын хэлэхтэй амжилт хэлэх үгүй бол бас хэлэх боломжийг яг одоо олгож байна. Тэгэхээр яг одоо хань минь одоо нэг одоо тэгэл улсын ажил гээл одоо ингээл зүтгээд байдаг. Одоо энийг нэг жаахан одоо юу гэдгийг нэг зөөллөөд тэгээ бас нэг өөрийгөө бодох цаг иржээ. Бид 160 тууллаа. 4 сайхан үрэн өсгөж өндөлглөө. Ач зээгээд одоо ингээд 7-8 хүүхэд одоо гараад ирлээ. Бид хоёр бол энэ ертөнцид аж төрхийнхөө утга учирыг бол үндсэнд нь зангидчихсан гэж бодож байгаа. Яагаад гэвэл уран бол цэцгээс эхлээд аратнжиг хүртэн хүртэл өөрийнхөө үр удмыг л одоо үлдээхийг бодож явдаг шүү дээ. Тэгэхээр бид хоёр бол энэ үйл хэрэгээ бол үндэ үзээлээ. Олон сайхан шавнартай боллоо. Олон сайхан анд нөхөдтэй боллоо байлаа. Тэгэхдээ одоо нас ингээл дэше гарах тусам нөхөд маань их зөөрч байна шүү дээ. Одоо миний үеийнхэн гэдэг бол их зөөрсөн. Одоо миний гарын 5 хуруу 5 сайхан найзтай байсан. Одоо бид хоёулах нь алдчихсан байж байгаа жишээтэй. Тэгэхээр одоо бас нэг энэ ирж байгаа энэ 60-ндаа бас нэг яхан хөвчхан бодолтой байх гэх юм уу тийм ээ. Бас нэг бие хэл сэтгэлээ тайван байлгаад өөрийнхөө одоо авяас бүлгээр дурлаж хийж явсан ажлаа бас нэг тэрлүүгэн тэмүүлж ингэх нь одоо бас чухал болов гэж одоо хандаа зөвлөж дөө. Та хоёр маань бол үзэгч олондоо маш олон залуучуудад бас үлгэр дуурайлыг үзүүлж байгаа. Үнэхээр сайхан хосууд байна. Тэгэхээр та хоёр маань бас үлгэр жишээг үзүүлж байгаа учраас та залуучуудаа хандаад өрхийн тэргүүн хүний хувьд, Монгол эр хүний хувьд тэ залуучуудаа хандаад ханаа хайрлахад гэр бүлээ бүтээн байгуулахад ер нь яг юуг анхаарах хэрэгтэй юм бэ? Хүн бол ер нь энэ байгаль дэлхий газар нутаг ус ургамал энэ бүхнээ л одоо хайрлах хэрэгтэй. Одоо ингээ харж яхад мод бол одоо ерөөсөн хүний энэ амьсгалдаг агаараа чинь голыг одоо бас бүтээж идэг гэж одоо ярьдаг шүү дээ. Тийм болохоор одоо ингээл энэ моднуудаа ингээ хөрөөдөд ингээ ажицсан байна гэдэг бол үнэхээр өөрийгөө л бие махбодыг тасч байгаатай л яг адилхан. Тийм учраас байгальд бол ерөөсөн илүү юм гэж байдгүй. Дутуу юм гэж байдгүй. Тэрнийг илүү болгож болдгүй, дутуу болгож болдгүй. Тийм учраас энэ байгальд ургаж байх хэвээр модыг ингээд огтлоо хийчихнэ гэдэг чинь дутаач л байгаа хэрэг. Тэгэхээр энэ илүү дутуугүй сайхан ажил төрхөл хэрэгтэй юм л гэж хэлээ та. Амьдралын хамгийн том баялаг бол бидний үр хүүхэд юм аа. Хүний амьдралын утга учир болсон үр хүүхэддээ сайн сайхныг үлгэрлэн харуулж өвлүүлэх хэрэгтэй гэдгийг Ахмад хосууд маань захиж байлаа. Залуучуудаа чин сэтгэлээсээ санаа тавин сайн сайхныг хүсэх Ахмад хосууд бие биендээ өнчвэж, ханаа уучлж, хайраа хадгалсаар амжилт ад жаргалаар дүүрэн амьдралаа бүтээж чаджээ. За та хоёр маань сэтгэлээсээ хуваалцахгүй юу? Хүүхдүүд нас ингээд гинт ороод ирэхээр ямар санагдав? За тэгэхээр би ч бас ийм болно гэж нэг санааг л байсан л дээ. Эднэрийг яагаад ирэхгүй байгаа юм бол таа л гэж бодсон. Харин тий ялгах байсан юм. Тэгээ одоо яг бид нэр үр хүүхэд маань одоо олон сайхан ачцээ одоо гаргаж одоо бид нэрийг баярлуулж байна. Одоо тэгээд хүн чинь өнөр өтгөн аж төрхөөс илүү жаргал гэж юм баг тий. Сайхан байна. Багшийн хувьд сэтгэлээсээ хэлэхгүй юу? Хүүхдүүд нас ирэхгүй байхаар яасан болоо гэж тэгээдсэн шүү дээ, тэ. Ингээд сүрприз харна гэж бодож байгаагүй юу? Харин тий уцтаад байсан чи уцсан ахгүй байсан. Тэгэл одоо яасан болоо гэж. Замдаа бас их л саадтай л байгаа юм бол одоо энэ зам чин дандаа юу гэдэг шүү. Тэгэл тийм байх гэж утсан. Тий. Нөгөө өртөө хүн жаргадаг, үндэстэй мод цэцгэлдэг гэдэг шиг үнэхээр их сайхан байна. Энэ олон хөөрхөн хүүхдүүдийг хараад их сайхан байна шүү дээ.
За тэгэхээр хувь талын нэвтрүүлгийн госуудынхаа хамгийн том охинтой үзэгч та бүхнийг уулзуулж байна. За тэгэхээр ээж аавдаа сюрпризийг байрлалаа тий. Бас ээж аавдаа хэлэцүүл байна. Хэлэх юм бол зөндөө л байна. Бид нар бүр зориуд бүр сюрприз хий гэж бодоод утсаа авахгүй. Тэгээ зориуд бүр цагаа ингэж яаж байгаад ингээ ороод ирсэн. Тэгээ аав чиртөө тий аав чирийг ууралж байгаа байх гэж мэдчихлээсэн л та. Тэгээд аав чиртээ хандаж хэлэхэд бол одоо сайхан 40 хэдэн жил ханилаа тийм ээ. Биднийхээ нүдэнд ингээ харагдаад ингээ сайхан явж гин. Ингээд улам ингээд биднийхээ нүд бүр ингээ сайхан харагдаад ингээ сайхан яваад байгаарай л гэж хэлэхээр байна. Одоо өөр юу гэж хэлэх вэ? Том ихчийн хувьд бас дүүнраа төлөөлөд хэлэхэд тий аав ээжүүдийнх нь хамгийн сайхан зан чанар юу вэ? Манай аав чир айгу тийм их хүлээцтэй. Тэгээд хизээч биднийг одоо заавал тийм хүн бол ийм баян хүн бол заавал тэгмиг гэж юус хэлж байгаа. Заавал өөртөө л та нар өөртөө энийг хий. Тэгээ хийж чадж байгаа л яах вэ? Тэгээ болно. Болохгүй л одоо яах вэ? Чи юм болгоныхоо өөрөө л хариуцсан тэрцэлтэй байсан. Гал халуун хайр амьдралдаа үнэж байгаа ахмад хосууд өнөөдөр үр хөвгөд ач зээгээ тариулан хайрын ээлжидээ хүртэн байна. Амьдралын сайхан муухайг элдв чимэггүйгээр өгүүлж хувь тайлангаараа илүүлсэн ахмад буурлуудаа үзэгч олонныхоо өмнөөс хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсээрөөё. Амар амгалан ад жаргалаар гэлсэн үлгэр жишээ гэр бүлд хамтдаа зочилсон гэр бүлийн гишүүн бүрт ад жаргалыг хүсье. Монгол хүн амгалан бол Монгол гэр бүл амгалан бол Монгол улс өөр дамар амгалан оршно. Баярлалаа эрхэм хүндэт үзэгчтэй. Үзэгч та бүхэндээ бид хувь талын нэвтрүүлгийнхаа шинэхэн дугаарыг хүргэлээ. Энэ удаагийн дугаарт маань 40 гаруй жил хамтдаа амьдарсан хоёр хос маань оролцсон байгаа. Тэгэхээр дараагийнхаа дугаараар бид Монгол улсынхаа бас нэгэн өрхөд зочилж тэдний ад жаргал баяр ёслол хуваалцгаална. Магадгүй таны ээж аав 10-аас дээш жил танилцсан бол манай нэвтрүүлэгт хандаарай. Бид тэднийг баярлуулж урам өгөх болно. Ингээд дараагийн дугаар хүртэл баяртай үзэгчтэй.